тоглоо зурсанд нь бас баяр хүргье. Анх агент болж орж ирэхдээ би гайхдаг байсан байхгүй. Хүмүүс ингээ 2 өргөжтэй цүнхтэй яваад идэг. Би өөрөө жижигхэн цүнхтэй орж ирээд дэвтэрч багтахгүй утас балтаага. Юу их ч орж ирчихсэн юм болоо. Одоо бол чимдан чирмэр санагдчихээн. За. Хамгийн нэгдүгээрт гэрээнүүд маань байдаг. Харилцагчтайгаа хийх, түрээслэх болон худалдах гэрээнүүд маань байна. За энэ хийгдсэн гэрээнүүдэд би эзэнд нь хөргөж өгөх гээд ингээд бэлдсэн байж байна. Түрээслсэн болон худалдсан тохиолдолд манайхаас нөгөө гэрээ дүгнсэн акт гэж байдаг. Тэгээ шууд нөгөө бэлэн явж байдаг. Байрны эзнэрээ гарын үсэг зурулна. За түүнээс гадна нөгөө нэг түрээслэх саналын хуудас болон худалдах саналын хуудас байнга авч явдаг. Энэ бол маш чухал агентуудын хувьд бол за тэрнээс гадна нөгөө байр түрээслэгдсэн тохиолдолд түрээслэх нөгөө нэг тавилга хүлээлцдэг акт гэж байдаг. Энэ зүйл авч явдаг. За дараагийн чухал зүйлний таблет байна. Байрны нөгөө нэг гэрээ зуршлах гэрээ ихтэй би дандаа зах зээлийн судалгаа хийгээд байрныхаа эзэнд үзүүлж байгаа. За ийм ханштай байна. Энүүгээр зарах түрээслэх боломжтой гэдэг. Окей. За энэ хамгийн хайртай ажлын дэвтэр дуртай өнгөрөөг. Тэгээд бал бас аюу чухал. Гэрээгээ өгчөөд балаа өгөхгүй суугаад талсан шүү дээ. Тэр бас амар чухал гэж боддог. За дараагийн зүйл цэнэглэгч. Тэнэггүй болж юусоо болохгүй. Болохгүй. За ингээд бал би нэг тэмдэглэл хөтлөлтэй аюу дуртай. Зэгцтэй байх дуртай болохоор ингээ өнгө юм авч яваад тэгээ тэмдэглэл хийдэг гэсэн үг. За тэрнээс гадна за гэрэлж авсан байрнуудынхаа дэлгүүрийг би ингээд тэмдэглээд хийдэг гэсэн үг. За энэ дэлгүүрийн авсар болохоор би нөгөө их дэлгүүрт 9 сард 22 цагийн дотор байр зарсан юм аа. Дашка хацаг. Тэгээ тэр байрны маань эзэн надад энэ дэлгүүрийн авсрыг Солонгосоос бэлэг гэж өгсөн байгаа. За тэгээд энэ дотор бас нэг чухал зүйл нь шууд тэр дор нь авангуудаа би ингээд тэмдэглээд тухайн байрныхаа нэр хаягийг тэгээд нөгөө нэг олон байртай ажилладаг болохоор орцны кодоос нь өсвөлээд мартах зүйл байдаг учраас энэ нэр тэмдэглэнгүүтээ шууд скотчтоод за мэдээж хамгийн чухал нь нэр явууц. Манай Remax 100%. За тэгээд дахиад зөндөө бал байгаа. Бал хийzээ. Тэгээд өглөө гараад нөгөө орой бол заримдаа юм идэж амжихгүй дэлгүүр орох боломжгүй зөндөө байдаг. Тэгэхээр ингээд нэг жижиг сажиг юмнууд бас авч явнаа. Зөндөө байр үзүүлнэ. Өдөр болгон байрны гэрээ хийхгүй бас тэр өдөржингөө байр үзүүлэх тохиолдол байдаг учраас уулавч бас аюу хэрэгтэй байдаг. Ийм хобби байгаа. Тэгээд стрессээ тайлахтаа энэ номоо уншдаг. Би аялал жуулчлалын менежер мэргэжилтэй. Тэгээд Монголоос жуулчид гадагшаад зүүдэг байсан. Тэгээ ер нь хүнд туслах дуртай, хүнтэй харилцах ажил хийх дуртай юм байна гэдэгт өөрийгөө олж авсан. Тэгээ тэр утгаараа Remax-ийг бас хүнтэй харилцдаг. Тэгээ хүнд тусалдаг мэргэжил юм гэж би бодож байгаа үйл хөдлөлийн мэргэжилтэн. Тэнд нэг хүн байр зарах гад хэрэгцээ байгаа юм. Энд нэг хүн байр авах гадаас хэрэгцээ байгаад энэ хоёр дундаа нэг уулзаж чадахгүй, хоорондоо тохиролцож чадахгүй байхад нь бид нэр тохиролж өгдөг юм болов уу? Тэгээ холбож өгдөг гэж ойлгодог. Над дээр би өөрөө байрны эзэнтэй гэрээлсэн нэг лист байсан юм аа. Тэгээд тийшээгээ тэр ах орохгүй сонирхоод идэг. Тэгэхэнгүүт би тэр та хэдэн хүүхэдтэй вэ гэсэн чинь 3 хүүхэдтэйгээд тэгвэл манай энэ байр болохоор танаа дээрээ тохиромжгүй байна. Би танд ингээ өөр байр орж ирвэл танд санал болгоё гэд. Тэгээ ахыг над руу мессеж чичээрэй гэсэн чинь ах над руу мессеж өгдөг. Тэгтээ би тэмдэглээд авсан. Манай офс дээр CRM гэж зүйл байдаг. Тэгээ би тэр ахыг тэмдэглэж авчаад манад яг гэрээ игээл нөгөө байраа би манайхаар бол ингээд түрээслээд гарч яхад өөр офисын нэг агентд яг тэр байранд тэр орцонд өөр давхарт гэрээ игээд байрны эзэнтэй гэрээгээ гарч ирж ах би таарсан байхгүй юу. Тэр Remax-ийн давуу тал нөгөө дотоод сүлжээ хамтрал
офис харгалзахгүйгээр бид нэр ингээ хоорондоо хамтдаа гүйлгээ хийж болдог. Тэр нь амар гоё гэдэг. Тэгээд надтай хамт гүйлгээ гаргасан агентийн найз нь байж таарад бид хоёр нөгөө байрлал нь орж үзээд үнэхээр гоё байрсан. Тэгээд би хамгийн түрүүнд за би энэ байраа чи ингээд хүн санал болгож болох уу? Надад бэлэн ингээ хүн байгаа гэх. Тэгээд тэр хүн ах руугаа шууд залгаад мессежчээд зургаа тэр дорн дараа санал болгоод тэгээ ах шууд маргааш нь үзье гэд. Тэгээ үзэнгүүтээ байр нь таалагдаад окей гэрээ гээ. Тэгээд тэр ах над руу яг ингээд хүсчихсэн байршилт маань, хүсчихсэн мөнгө маань ингээд байр олж өглөө үнэхээр их баярлаа. Хүүхдүүд нь нөгөө 18 дор сургууль сурдаг гэсэн. Тэгээд би Riverstone олж өгсөн. Тэгэхээр тэр хүн айгүй баярлаад надад ингээд сэтгэлийг ингээд коммент бичсэн. Надад л одоо жоохон санхүүрөө ороод явчих заяа. За. Энэ хувьд бол тийм их биш. За нэг явалтаар үнэлэгддэг байсан. Тэгээд нөгөө хүн автобусны дүүргэлт ирч гэх юм уу те. Тэгж үнэлэгддэг байсан. Remax орсноороо бол бараг нэг ийм 5 өдөр явж ирэх цалингаа би нэг байр түрээсүүлээд олох ч юм уу. Жишээ шүү. Нэгдүгээр ангийн хүүхдээ 6-наас тэгэн үед нөгөө хүүхдтэй зарцуулах цаг маань илүү их шаардагдана. Өглөө нь ямар ч байсан офс дээр ярьж хуралдаа суугаад 1 дэх 2 дахь 5 дахь тэг үлдсэн цагуудад байраа үзүүлэх ч юм уу те гэрээлэх цагуудад төлөвлөд тэгэл гэртээ ээжийнхээ үргийг эхнэрийнхээ үргийг гүйцэтгэдэг гэсэн. Одоо манай дээр чинь давхар агент хийдэг хүмүүс зөндөө байгаа шүү дээ. Тийм. Тэгээ сарын шилдэг 7 хоногийн шилдэг болоод явж байгаа зөндөө хүмүүс байгаа. Тэгээ тэрнээс тийм гадаадаас хүртэл ажиллаж байгаа нэлээд дүн байгаа юм мэдгийн. Тийм байсан шүү. За тодруу тос зарим нь нөгөө хуурашаад хуураа найдан салхидаг хэрэг болно. Yes. Агентээр машин бас чухал. Хаяас автобуст нь чихэвч. За энэ манай гэрийн төлөв юм. Заримдаа листүүдийнхаа дэлгүүрийг ямагтчаад өөрийнхөө гэрийн дэлгүүрийг хайцсан дөөрлөс байна. За тэгээд бох га. За энэ амар чухал. Заримдаа нөгөө нэг юу байдаг штэ. Байрнууд чинь тий харанхуй байдаг тий. Эсвэл гэрлийн унтраалсан байж идэг. Тий пускатлаа унтраалсан байдаг. Энэ айgur чухал миний багт. Тэгээ юм жижигхэн тэмдэглэлийн дэвтэр дахиад бал ер нь аль бал амар их. Тэгээ задгаан мөнгө заримдаа уучлаарай автобусанд мөнгө өгөө. Тэгээ эсвэл зогсоолт ч юм уу те. За тэгээ ингээд уруулын будаг болон хатар өнгөлөгчтэй явдаг. Будгаа жоохон сэргэнэ. За миний цөмбөр нэг ийм сайн сайхантай. Тэгээд тэр бол утас хамгийн найз байдаг. Утас бол тэгээ дээрээс нь аяагаас офс дээр ирэх чухал. Бид нар ч амар их ярьдаг учраас шингэн юм сайн авах хэрэгтэй. Би ус аягүй их уудаг. Тэгээд аяга байнал байл. За тэгээд ингээд манай гэрэлтний цэнхэр хамгаалсан баярлаа. Тэгээд манай шилдэг агенттай хамтарч ажиллахыг хүсвэл баах хугацаад